Оройн мэдрэг эрхэм үзэгчдээ оргил цаг мэдээллийн хөтөлбөрийн 5 гарагийн дугаар эхлэж байна. Өнөөдөр болсон мэдээ сурвалжлагуудаас танилцуулахад бэлэн боллоо. 21 цагийн мэдээллийн хөтөлбөрт анхаарлаа хандуулна. Хүний үжил сангаас олгогддог хүүхдийн мөнгийг өрхийн амжиргааны төвшинг ялгуурлан олгох шийдвэр хүчингү болсон. Зөвөнтэй холбогдуулан 0-аас 18 хүртэлх насны хүүхдүүдэд хүүхдийн мөнгийг урьдаа адил олгохоор болсон. 2013 оноос оны өрхийн мэдээллийн нэгдсэн цанд бүрдүүлэх судалгаанд бүртгүүлээгүй хүүхдүүдийн хувьд буюу тодруулах юм бол 2013 оноос хойш төрсэн хүүхдүүдийг дахин бүртгүүлэх шаардлагатай гэдгийг хэлж байна. За өрхийн мэдээллийн санд бүртгүүлээгүй тохиолдолд хүүхдийн мөнгийг олгох боломжгүй гэдгийг мэргэжлийн байгууллагуудаас хэлж байна. Хэрвээ таны хүүхэд 2013 оноос хойш төрсэн бол та өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлэх боломжтой. Энэ ажил манай аймгийн хувьд 1-р сарыг дуустал хугацаанд зохион байгуулагдах юм байна. Нийгмийн халамжийн үйлчлэгийг зорилтод бүлэгт оновчтой хүргэх хүн амын амжиргааны төвшинг бодиттой тодорхойлох хүрээнд өрхийн амжиргааны төвшин тодорхойлох судалгааг улсын хэмжээнд 2013 онд явуулж байсан. Манай аймгийн тухайд өрхийн мэдээллийн санд хамрагдуул зохиох 24416 өрх байдгаас 23391 өрх хамрагдсан байдгийн өрхийн амжиргааны төвшин харгалзаж халамжийн үйлчлэгээнүүд олгогддог. Өнгөрөх хугацаанд хүүхдийн мөнгийг өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн 1-ээс 17 дугаар бүлэгт багтсан айл өрхийн хүүхдүүдэд олгох шийдвэр гарч иргэдээс санал шүүмжлэлийг дагуулж байсан. Гэхдээ хүүхдийн мөнгийг ялгууртаа олгох улсын хурлаас гарсан 103 дугаар тогтоолыг хүчингүй болгож урьдын адил бүх төвшний өрхийн хүүхдүүд энэ мөнгийг олохоор болсон юм. За ингэхдээ өмнө нь хүүхдийн мөнгийг банкар дамжуулан авдаг байсан бол одоо өрхийн мэдээллийн нэгдсэн санд хүүхдээ бүртгүүлсний үндсэнд мөнгө олгогдох нөхцөл бүрдэх гинэ. Одоо гол нь хүүхдийн мөнгийг олох гол процесс нь бол өмнө нь бол хүүхдийн мөнгийг банкны байгууллагатай хандаад иргэн маань банкндаа өргөдлөө өчөөд хүүхдийнхээ мөнгийг авдаг байсан. Тэгвэл одоо энэ мэдээллийн сан бүрдсэнтэй холбогдуулаад мэдээллийн нэгдсэн санд хүүхдүүдээ бүгд бүртгүүлсний дараа мэдээллийн нэгдсэн сангаасаа файл үүсгээд банк руу явуулж тэр нэрсийн дагуу бол хүүхдийн мөнгийг олохоор болж байгаа. За мэдээллийн санд бүртгүүлээгүй нөхцөл байдал хүүхд маань мөнгө авах боломжгүй болчихж байгаа. Тэгэхээр юу гэж хэлэх вэ гэхээр манай орон нутгийн төвшөнд манай иргэд маань 2013 оны судалгаанаас хойш төрсөн тэдгээр хүүхдүүдээ өмнө хүүхдийн мөнгөө банкар дамжуулан авч байсан бол одоо зайлшгүй харьяа багуудынхаа халамжийн асуудал хэрэгсэн мэргэжлүүд дээр очиж хүүхдүүдээ бүртгүүлэх хэрэгтэй. За шин төрсөн хүүхдүүдээ мөнгө бүртгүүлэх хэрэгтэй. Ингэжээ тэр хүүхдийн маань мөнгө орхно гэдгийг бас манай иргэд ойлгох зүйтэй болов уу гэж бодож. Иймээс өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлээгүй 2013 оноос хойш төрсэн хүүхдүүдийг энэ сарыг дуустал бүртгэх юм байна. Иргэд өөрийн оршин суугаа багийн халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн дээр хүүхдийнхээ төрснийг эрчилгээ холбогдох бичиг баримтаа авч очин бүртгүүлэх боломжтой юм байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль шинжлэгдэн батлагдсантай холбоотойгоор жолоочийн зөрчлийн оноог тооцох журмыг хууль зүйн сайд баталсан байдаг. Тэгвэл зөрчлийн оноог 17 тохиолдолд хасах бөгөөд одоогийн байдлаар энэхүү журам манай аймгийн хувьд хэрэгжиж эхлэегүй байна. Одоогийн байдлаар жолоочийн зөрчлийн 10 оног тооцох журам хэрэгжиж эхлэегүй байна. Учир нь тодорхой хэмжээнд бэлтгэл ажил хангах шаардлагатай гэдгийг аймгийн замын цагдаагийн засгаас мэдээллээ. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль замын хөдөлгөөний дүрмийн 80 гаруй зөрчил байдгаас зөрчил гаргасан тохиолдолд хүний амь нас эрүүл мэндэд аюул учруулж болох үед тодорхой 17 төрлийн зөрчлийг онооны системд оруулж 1-ээс 3 хүртэл оноо хасагдаж явах юм байна. Энэ тодорхой хэмжээнд бас бэлтгэл ажлууд нь хангагдах ёстой. Энэ технологи програмууд нь хийгдэх юмнууд бэлтгэл ажлууд нэлээд байгаа учраас энэ ажлууд нь бүрэн хийгдээгүй учраас бас одоогоор зөрчлийн оноо тооцож эхлэегүй байна. Жишээлх юм бол энэ Монгол улсын жолооч нарын нэгдсэн бүртгэлийн систем гэж байдаг. За дээр нь цагдаа ерөнхий газрын гэмт хэрэг захиргааны тоо хүртлийн нэгдсэн сан гэж юм байдаг. Энэ сангуудыг хоорондоо уялдуулж иж ингэж тухайн зөрчил гарсан жолоочийн өгнөр регистрийн дугаар нь автоматар зөрчлийн оноо тооцоод тухайн оноонууд нь харгалзаа оноод нь хасагдаад ингээд явах юм учир санд тооцогдоод явах юм учиртай. Тэгэхээр энэ бэлтгэл ажлууд нь хангадаагүй байгаа учраас
тооцож эхлэег байна. Яг гол зөрчлийн оноо тооцож байгаа энэ журмын гол зорилго нь бол ерөөсөө энэ жолооч нарын үүрэг хариуцлагыг дээшлүүлэх нэг хөшүүрэг болгоно гэж үзэж байгаа шүү дээ. Хэрвээ яг энэ зөрчлийн оноо тооцогдоод эхлэх юм бол мэдээж өдөр болгон хүн ганиг гаргасан зөрчлөд автаад яваадах бодохгүй шүү. Тэгэх юм бол дахин автаад зөрчлөө гаргадах юм бол нөгөө оноо дуусаад ингээ автоматар ирэхгүй болчих учраас нэг гаргасан зөрчлөө жолооч дахин зөрчлөд автаад байхгүй юм аа л гэж ингэж үзэж байгаа байхгүй. Тухайлбал замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах бүс хамгаалах малгай хэрэглээгүй жолоочид 1 оноо, гэрэлэн дохио болон цагдаагийн албаа агчийн хоригдсан дохиог зөрчин замын хөдөлгөөнд оролцсон жолоочид 1 оноо, замын хөдөлгөөний дүрм заасан тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас 50 хүртэл хуваар хэтрүүлсэн, замын хөдөлгөөний дүрм зааснаар гүйцэж төрүүлэхийг хоригдсан газарт гүйцэж төрүүлэх үйлдэл хийсэн, давуу ирэх бүхий явган зорчигчид зам тавьж өгөөгүй жолоочид, за мөн хүн ба ачаа тээвэрлэх журам зөрчсөн жолоочид 1 оноо гэх мэтчлэнгээр зөрчил гаргасан тохиолдлуудад жолоочийн оноо хасагдана. Зөрчлийн бүртгэлийн 10 оноог хасуулсан жолооч зохиогч журмын дагуу сургалтанд хамрагдаж шалгалтанд тэнцсэн тохиолдолд 10 оноог сэргээж жолоодох эрхийн үнэмлэх аавна. Сургалтыг тухайн орон нутаг дахь цагдаагийн газар хариуцаж зохион байгуулах юм байна. Өнгөрсөн оны үед манай аймагт үйл ажиллагаа явуулж исэн хувийн хвшлийн 7 эмнэлгийн тусгай зөвшөөрлийг цуцалсан байна. За ингэснээр үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хвшлийн тоо 59 болсон байна. За ер нь бол эрүүл мэндийн газраас чиг үүргийн дагуу хяналт шалгалтыг зохион байгуулж байгаа юм байна. За 2016 онд одоо эдгээр хувийн хвшлийн эмнэлгүүдээр ч гэсэн нэгдсэн хяналт шалгалтыг тогтмол явуулна гэдгийг хэлж байна. За ямар ч тач өнгөрсөн 15 оны хувьд 7 одоо хувийн хвшлийн эмнэлэг тусгай зөвшөөрлөө цуцалсан байна. За өнөөдрийн байдлаар манай аймагт хувийн хвшлийн 59 эмнэлэг үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн онд ажлын байрг болсон боловсон хүчин тогтворгүй болсон зэрэг шалтгаанаар хувийн хвшлийн 7 байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцалсан байна. Түүнчлэн дээр дурдсан хугацаанд хувийн хвшлийн эмнэлгүүдэд 28 зөрчил илэрсэн. За үүний 50% нь халдвар хамгааллын дэглэм зөрчсөнтэй холбоотой байжээ. Хувийн хвшил дээр ч одоо нэг 28 гэсэн байна. За эндээс бол халдвар хамгааллын дэглэм зөрчигдсөн гэдэг хамгийн их буюу 10 одоо 50% нь бол хамгааллын дэглэм зөрчигдсөн гэдэг. За бусд нь болохоор одоо цэвэрлэгийн өөрчлөлт хангалтгүй хийсэн. За яаралтай тусламжийн бэлэн байдал хангалтгүй. За тэгээд өвчтний эмчилгээг дутуу хийсэн гэх мэт ийм алдаанууд байна. За түүнээс гадна хувийн хвшлийн эрүүл мэндийн 12 байгууллагад шинээр тусгай зөвшөөрөл олгосон байна. Ингэхдээ ажиллах боловсон хүчний чадварыг голчлон харгалзаж үзжээ. Манай аймагт үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын 80 гаруй хувь нь орон сууцны 1-р давхурт үйл ажиллагаа явуулдаг. За ялангуяа шүдний болон нөхөн үржих эмнэлгүүд орон сууцны 1-р давхурт ажилладаг. Энэ нь холбогдох стандартын шаардлагыг зөрчсөн явдал биш гэж мэргэжлийн байгууллагууд нь тайлбарлаж байна. Манай бол тусгай зөвшөөрлтэй хувийн хвшлийн байгууллагууд бол ихэнх нь орон сууцнд ор байгаа. Орон сууцны 1 давхурт тусдаа дандаа хаалгатай. За яг стандарттай бол тэр энд гэж бол заагаагүй байдаг. Манайх бол тусгай зөвшөөрөл олохдоо бол эхлээд дөрвөлдөө тухайн эмнэлгийн бүтэц үйл ажиллагааны стандарт ихэр хангасан байна. За доторх байрны маань өөрөө тасалгааны стандартад заагдсан хэмжээгээ ихэр хангасан гэдэг дээр үнэлгээ өгөөд за яг холбогдох тавигдах шаардлагыг маань хангасан үед бол эднийхийг бол тусгай зөвшөөрөл олохыг гэдэг бол эрхийг бол олгодог. Аймгийн эрүүл мэндийн газраас хувийн хвшлийн эрүүл мэндийн байгууллагуудтай гэрээ байгуулан ажилладаг. За энэ нь улсын хэмжээнд жишг болсон үйл ажиллагаа гэж холбогдох албан тушаалтанд хэллээ. Үүний хэрэгжилтийг хагас бүтэн жилээр дүгнэдэг. За өнгөрсөн онд байгуулсан гэрээний хэрэгжилтийг өнөөдөр дүгнэж энэ оны гэрээг байгуулсан байна. Тодорхойлбол өнгөрсөн онд байгуулсан гэрээний хэрэгжилтийг 84.2% буюу хангалттай гэж дүгнэжээ. Хүүхэд харах үйлчилгээний хууль нь 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж байгаа. Тус хуулинд цэцэрлэг болон сургуульд хамрагдаагүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг харах эрх зүйн онцлогыг тусгаж өгснөөрөө ач холбогдолтой. За учир нь энэ хуулинд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг нас харгалзахгүй буюу 2-оос 18 нас хүртэлх одоо хүүхдийг хүүхд харах үйлчилгээнд хамрагдаж олно гэж тусгасан байгаа. За манай аймгийн хэмжээнд 300 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байдаг. За эдгээр хүүхдүүдийг одоо хүүхд харах үйлчилгээгээр дамжуулан одоо хуульд зааснаар бол хүүхд харах үйлчилгээнд бол оруулах боломжтой гэж үзэж байгаа юм байна. Улсын хэмжээнд хүүхэд харах үйлчилгээ эрхлэх хэрэгдэд сургалт зохион байгуулахаар аймаг бүрээс 5 сургагч багш бэлтгэсэн. Үүн дотор хүүхдийн хөгжил, хүүхэд хамгаалал, хүүхдийн хоол хүнс, эрүүл ахуй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн арга зүй гэсэн чиглэлээр сургагч багш нарыг бэлтгэжээ. Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулиар энгийн хүүхэд 5 нас хүртлээр хүүхэд харах үйлчилгээнд хамрагдах бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд 2-оос 18 нас хүртлээр хүүхэд харах үйлчилгээнд хамрагдах боломжтой гэж тусгасан байна. Аймгийн хэмжээнд 300 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байдгаас 170 орчмын сургуульд 50 гаруй хүүхэд нь цэцэрлэгт хамрагддаг байна.
Мөн энгийн хүүхдийг энэ хуулинд болохоор нэг хүнд хүүхд харагчид 5 хүүхэд байна гэсэн бол хөгжлөн бэрхшээлтэй хүүхдүүд нэг хүнд 3 байна гэж заа өгсөн. Үнэхээр хүн хэлбэрийн хөгжлөн бэрхшээлтэй хүүхэд харагч байгаа хүүхэд харагч маань бол одоо хөгжлөн бэрхшээлтэй хүүхдийг сургаж асрах ийм одоо эрх зүйн гэрчлэгээтэй байна гэсэн ийм бас заалт байгаа даа. Тэгэхээр манай аймагт бол одоогийн байдлаар бол 2 одоо хүүхэд хүн хэлбэрийн хөгжлөн бэрхшээлтэй хүүхдийн өдөр хөнжүүлэх маягаар бол ажиллаж байгаа 2 төрлийн бас байгууллага байгаа. Эцэгхийн холбоо нэг нь бол найд өртөө эдний одоо багш нар бол энэ сургалтанд хамрагдсан. Мөн одоо энэ 46 дотор чинь бас энгийн одоо хөнгөн хэлбэрийн хөгжлөн бэрхшээлтэй хүүхдүүдийг аль болохоор хамруулах. Яагаад гэвэл нийгэм хамт олон дотор нь хөгжлөн бэрхшээлтэй хүүхдээ засч авах. Энэ бодлогыг бол одоо энэ хуулинд оруулсан учраас бид нар 5 хүүхдийн нэг нь хөгжлөн бэрхшээлтэй байж болно гэж заасан. Тэгэхээр аль болохоор бид нэр хөгжлөн бэрхшээлтэй хүүхдүүдийг нөгөө 5 хүүхдийнхаа нэгийг аваарай гэсэн юуг л бид нэр энэ хүүхд харагч нарт өгч байгаа. Иймээс 5 хүүхэд дутмын нэг нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байх чиглэл өгч байгаа гэдгийг хэлж байна. Энгийн хүүхдийн өвсөх зардал 116 мянган төгрөг байгаа бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн өвсөх зардал үүнээс нэг дахин илүү байхаар тусгажээ. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг харахад тусгай орчин нөхцөл шаардлагатай хүүхэд харагч нь тусгай энэхүү орчин бүрдүүлэх үүргийг хүлээсэн байна. Энэ утгаараа хүүхэд харах үйлчилгээ эрхлэгч нарт хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй хэрхэн ажиллах арга зүйг зааж өгсөн байна. Тухайлбал тархины саажилттай хүүхдийг хэрхэн асарч сувлах, хооллох, тээвэрлэх гихчлэн наривчлан зааж сургалтанд хамруулсан байна. Манай аймгийн хэмжээнд 46 хүүхэд харагчийг бэлтгэсэн эдгээр хүмүүс сум багийн засаг даргаас зөвшөөрөл авч үйл ажиллагаагаа эхлүүлэх гинэ. Холбогдох хуульд зааснаар Ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд жилд нэг удаа 120 мянган төгрөгийн хиймэл шүд хийх эрх хэддэг. За тэгвэл өнөөдөр дээрх иргэдэд шүд хийх 8 эмнэлгийн нэр тодорсон гэдгийг нийгмийн халамж үйлчилгээний хэлцээс мэдээллээ. Ахмад насны нийгмийн хамгааллын тухай болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллын тухай хуульд зааснаар Ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд жилд нэг удаа 120 мянга хүртэлх төгрөгийн хиймэл шүд хийлгэх эрх эдэлдэг. За үүн чардагдах хөрөнгийг нийгмийн халамжийн сангаас санхүүжүүлдэг юм. За үүний дагуу аймгийн нийгмийн халамж үйлчилгээний хэлтсээс энэ он шүдний 8 эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээ байгууллаа. Ингэснээр Ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэд хиймэл шүд хийлгэх эрхтэй болж байна гэсэн үг юм. За иргэд үүнд хамрагдахын хүсвэл өөртөө нь хиймэл шүд хийлгэх эрх үүсэсгийг оршин сууж буй багийн нийгмийн халамж үйлчилгээ хариуцсан ажилтнаас тодруулах хэрэгтэй. Учир нь уг үйлчилгээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд 3 жилд, Ахмад наснууд 5 жилд нэг удаа хамрагдах эрхтэй байдаг. Орхон аймагт тэр нь хиймэл шүд хийлгдэг хувийн хвшлийн 8 байгууллага байдаг. 2016 онд хамтран ажиллах гэрээг 8 хувийн хвшлэгтэй гэрээ байгууллаа. Өмнө нь бол ч гэсэн жил тутам гэрээгээ байгуулад гэрээгээ дүгнээд явдаг л та. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн Ахмад настанд хиймэл шүлбэр хийсэн одоо 8 гэрээ байгуулсан нэр бүхий эмнэлгүүд иргэдээс одоо санал гомдол ямар нэг зөрчил дутагдал ирээгүй байгаа. Гэрээ бол сайн үнэлэгт гарсан байна. Нэг шүд 25-аар хийлгсэн бол манай 25 мянган төгрөг олгоно. 90 мянган төгрөгөөр хийлгсэн бол 90 мянган төгрөгийг олгох боломжтой. Одоос эхлээд 16 оноос эхлээд өмнө нь бол нэг шүд 24600 төгрөг шүлбэр тус бүр тасгаалсан үнийн тарифтай байсан. За өнгөрсөн оны хувьд хиймэл шүд хийлгсэн иргэдэд нийгмийн халамжийн сангаас нийтдээ 64 сая гаруй төгрөгийг олгосон байна. За үүнээс 52.3 сая төгрөгийг 597 Ахмад настанд, за 11.8 сая төгрөгийг хөгжлийн бэрхшээлтэй 173 иргэнд өгчээ. Хиймэл шүд хийлгэхэд олгох зардлыг тухайн иргэнд болон шүдний эмнэлгүүдэд хуваарлдаг. Өөрөөр хэлбэл хиймэл шүд хийлгэхдээ эмнэлэгт ямар нэгэн төлбөр төлөөгүй хүмүүсийн зардлыг тухайн байгууллагад, за харин эмнэлэгт төлбөр төлсөн иргэдийн мөнгийг өөрийн дансанд нь шилжүүлдэг байна. За өнгөрсөн оны хувьд эмнэлгүүдэд 740-с 9.8 сая төгрөг буюу нийтдээ 28.7 сая төгрөгийг олгожээ. Харин энэ онд нийгмийн халамж үйлчилгээний хэлтстэй гэрээ байгуулж Ахмад насны хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд өн төлбөргүй хиймэл шүд хийхээр болсон эмнэлгүүдийг дурдвал Шигтгмэл, Шигшмэл Эрдэнэ, Стардент, Баясал, Бүрмэл, Ган шунх, Эмаал шүдний эмнэлгүүд багтаж байна. Сар шинийн босгон дээр сар шинийн ихшгэлэн тоглолтыг эрдэнэтчүүдэд өргөн барихаар FM 106.5-ын хамт олон ажиллаж байна. За сар шинийн ихшгэлэн тоглолтыг өнгөрсөн жил дуучин болны санаачлагаар Эрдэнэт хотноо зохион байгуулагдчихсан бол за энэ жил дуучин мужиг энэ сар шинийн ихшгэлэн тоглолтыг зохион байгуулахаар болжээ. За энэ тоглолт 11-р сарын 22-ны өдөр Уурхачин соёлын ордонд 2 удаа тоглогдох юм байна. За нийтдээ 12 удаа дуучин хүрэлцэн ирж сар шинийн ихшгэлэн нэртэй энэ тоглолтод оролцохоор болжээ.
Эрдэнэтийн дуу хоолой радио үзүүлж байна. Эрдэнэтийн дуу хоолой 106.5 радиогоос эрдэнэчүүдэд зориулан сар шинийн гişгэлэн тоглолтыг энэ сарын 22-нд зохион байгуулах гэж байна. Тоглолтод Монгол Улсын гавьяа жүжигчин Батбаяр, Чулуун Чимэг, соёлын дэргэний ажилтан Баасан Дорж, Бурмаа нар ирж ая дуугаа өргөн мөн үзэгч олон түмний хослон дуугаараа хөглөж байдаг соёлын дэргэний ажилтан Жавхаа сайхан өөрийн туяа Оюунбат Бадралмаа Сөрөлт Түмэн Үлзий Анх Баяр Чанцал Дулам нар оролцож өөрсдийн уран бүтээлээсээ та бүхэндээ өргөн барина. Тоглолт 1-р сарын 22-нд Уурхайчин соёлын ордны их танхимд 19-21 цагаас ердөө 2хан удаа болох тул та бүхэн энэхүү боломжийг алдалгүй сэтгэлийн их баяр цэнгэлийг мэдэрхийг уриалж байна. За манай Эрдэнэтийн дуу хоолой FM 106.5 маань жил бүр Эрдэнэ хотынхоо иргэд хөдөлмөрчтэй зориулаад нийтийн дууны тоглолтыг тогтмол хийж ирсэн. Тэгээд энэ удаа бол бид сар шинийн босгон дээр Эрдэнэ хотынхоо ахмадууд, хазаа буурлуудаа зориулаад сар шинийн гişгэлэн нэртэй нийтийн шилдэг дуучдын хамтарсан тоглолтыг энэ сарын 22-нд Уурхайчин соёлын ордонд зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн тоглолтын маань онцлог гэвэл нийтдээ 12 дуучны бүрэлдэхүүнтэйгээр хийгдэж байгаа. Өмнөх тоглолтуудаас нэлээд олон дуучин хамарсан энэ тоглолт болж байгаагийн дээр хостуучид нэлээд зохиолсон Жавхаа сайхан өөрийн туяа Түмэн Үлзий Сөрөлт гэх мэт сүүлийн дуун хийд болж байгаа юм сайхан урамтэлчд бол нэмж ирж оролцож байгаа. За мөн түүнчлэн бид бас тоглолт хүрэлцэн ирж үзэж байгаа хүмүүс дундаасаа хоёр азтай үзэгчийг шалгаруулад тоглолтын дээрээ сар шинийн 5-гийн идэг бас бэлдсэн байгаа, урамшуулахар болсон байгаа. Тэгээд миний зүгээс бас тоглолтоо үзэхээр эрэхтэй манай эрдэнчүүд маань ах эгч нар маань азаа буурлууд та бүхэн маань бас сайхан Монгол дээлээрээ гоёод тоглолтоо хүрэлцэн ирж үзээрэй гэж миний зүгээс уриалмаар байна. За тэгээд тасалбарыг бол Уурхайчин соёлын ордны кассаар болон FM 106.5-ын байранд 15,000 төгрөгийн үнэтэйгээр худалдаалж байна. 95 техник 68 68 гэдэг утсаар захиалаад бас Эрдэнэ хот дотроо өнгөө хөргүүлээд авч болно. Тоглолтын тасалбарыг Уурхайчин соёлын ордны касс болон хүргэл дээр худалдаалж байна. Хэрэв та энэхүү тоглолтын тасалбарыг худалдан авахыг хүсвэл 9501 68 68 дугаарыг утсанд хандан захиалга өгөх боломжтой. Та бүхний захиалсан тасалбарыг үнгүй хүргэж өгнө. Агаал хандуулсан танд баярлалаа. Бүр гарагийн мэдээллийн хөтөлбөрөөр иргэн шинэ мэдээлэлтэй уулзъя. Хөтөлбөрийн төгсгөлд энэ өдрийн 20 цагаас маргааш өдрийн 20 цаг хүртэлх хоногийн цагаарын мэдээллийг хүлээн авна.